намайг Номин гэдэг сэтгэл зүйч. За тэгээд манай байгууллага болохоор сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн нэртэй нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгаа. За 2022 онд байгуулагдсан. 3 жилийн одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулаад байна. Үйл ажиллагаа маань болохоор 2 чиглэлтэй. Нэгдүгээр чиглэл нь болохоор мэргэжилтнүүд сэтгэл зүйчид хандсан үйл ажиллагаа юм. Энд нь бас одоо 3 төрөл байгаа. Мэргэжил дэвшлүүлэх сургалтууд тий. За тэгээд мэргэжил дэвшлүүлэх курсууд байгаа. За тэгээд бас бүтээгдэхүүнүүд бид нэр зардаг. Мэргэжлүүдэд шаардлагатай одоо сэтгэл зүйн хэрэглэгдэхүүнүүд, ном, тохиомол, гарын авлагуудыг гаргадаг байгаа. За тэгээд 2 дахь үйл ажиллагаа нь болохоор олон нийт рүү чиглэсэн. Тэр дундаа сэтгэл зүйн одоо зөвлөгөөний үйлчилгээ байгаа, сэтгэл засал. За тэгээд бас хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанууд явуулдаг. Тийм тэр дундаа 7-оос 15 настай 17 насны хүүхдүүдийг бүлгийн зөвлөгөө, ганцаарчлсан зөвлөгөө, сэтгэл зүйн үнэлгээ, онцлогоонд одоо хамруулж үйлчилж ажилладаг байна. Тийм яг миний хувийн туршлага гэхээсээ илүү одоо судалгаанууд одоо байгаа тийм судалгаануудаар юу ажиглаж байгаа нөхөр 21-р зуун маань болохоор ийм одоо сэтгцийн эрүүл мэндэд онцгой анхаарах, онцгой юм ач холбогдол өгөх тийм зуун болж байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө технологи хөгжсөний үр дагаварт одоо сэтгэл зүйн ганцаардлууд гэх юм уу тийм сэтгэл зүйн ганцаардах байдал нийгмийн харилцаанаас ингээд нөгөө тусгаарлагдах байдал маань улам нэмэгдэж байгаа. Тийм тэгэхээр энэ нөгөө өсвөр насны хүүхдүүд дээр маань илүү бас ажиглагдаад бүх зүйлд нөлөөлж байгаа юм шиг харагддаг тийм нийгмийн харилцагтаач тэр одоо суралцах ч гэдэг юм уу тийм яагаад тэгэхээр хүн чинь нөгөө нийгмийн амтан гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн амьд байхад хөгжөхт нь одоо харилцаа заавал хэрэгтэй тий. Тэгэхээр 21-р зуун маань технологийн хөгжлөөс шалтгаалаад харилцааны юм дутагдалд бас жоохон ороод байгаа болов. Тэгээд энэ өсвөр насны хүүхдүүдэд илүү ажиглагдаж байгаа юм шиг санагддаг надад. Самбайцхан намайг оюун эрдэнэ гэдэг. Би одоо 10 дугаар ангид суралцдаг. Самбайцхан намайг Игцэл гэдэг. Би одоо 16 настай. Би за яг ямар хуу юм болох болоо би яг энд налцаж чадах болоо гэд айгу эргэлзчихсэн. Тэгээд орж ирээд манай багш маань хүүхдүүд маань эхэндээ айгу хичээд би биенээсээ жоохон бишүрхэж агаад за тэгээд октоудаараа байсан болохоор ингээд илүү нээлттэй байж чадаад би нэгнийгтэй ойлголцоод ярилцаад тэгээд илүү нээлттэй болцоосон. Тэгээд би биенийхээ талаар айгу сайн мэдэж авсан. Тэгээд бусдад ярилцахдаа илүү нээлттэй болж чадсан гэж би бодож байгаа. Би нөгөө нэг өөрөө би жоохон төргөн уртай айгу ингээд хурдан ашаа ингээд өөрчлөлтөд байдаг болохоор энэндээ айгу их мэддэг байсан. Хүүхдүүд намайг жоохон умхаарцтай байдаг гэдэг байсан. Багш маань болохоор энэ бол хэвийн зүйлээ гэд айж ичиж уурлах ингээд энэ бол зөвхөн хэвийн ингээд гардаг зүйлээ. Тийм болохоор энээр ингээд заавал ингээд фокус өгөх шаардлага байхгүй гэд хэлсэн. Тэр надад амар ингээд татна ингээд сэтгэл ингээд амар үлдээд тэгээ багш маань ингээд нээлттэй бай. Ингээд хинт чамайг энд ингээд шүүмжлэхгүй чамайг ингээд доошоо ингээд тэ илдэг янз хэлэхгүй болохоор ингээд нээлттэй байж болно гэсэн болохоор ингээд надад тэр нь амар сэтгэл бэлтэж чадсан. Миний хувьд болохоор ингээд чи энд хэрвээ ирэх юм бол чи өөрийгөө ингээд юу сонирхтыг мэдэж авна. Тэгээд өөрийнхөө юунд дуртайг мэдэж авна. Чи өөрийнхөө хэр нээлттэй вэ, хаалттай вэ гэдгийг мэдэж авна. Тэгээд чи бас ярьж сурна. Надад нэг жоохон хэцүү байсан зүйл нөгөө ингээд өөртөөхөө одоо ингээд бүтээсэн зүйлийг тайлбарлах байсан. Тэгээд тэр нь ингээд би одоо ингээд хэлжүүл амар буруу болчих юм болов гэж бодоод байсан. Тэгээд тэрнээс амар жоохон санаа зовдсон. Гэхдээ ер нь бусад хүмүүсийн тайлбарлахыг сонсоход л ингээд надад арай дээр санагдаад тэгээд ер нь л амархан байсан. ITV гүний борстоо баярлаа.